Би нэг хэдэн асуулт асуух гэсэн юм аа. За нэгдүгээрт энэ эрчим хүчний салбарт нийт гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хэдэн хувь нь одоогийн байдлаар хэдэн хувь нь байгаа вэ? Эрчим хүчний салбар одоо нэн тулгамдсан асуудал боллоо. Тэгэхээр хэдэн хувь нь байна вэ? За дээрэс нь төрийн өмчит компани орон нутгуудад иргэн төлөгдөх нөхцөлтэйгээр энэ зээлгүүд нэлээдгүй олгодгоо. Иргэн төлөлтөл жоохон таархан багт идэх. Одоо иргэн төлөлт нийтдээ ийм төсөл хөтөлбөрүүд хичнээн төгрөгийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Иргэн төлөлт ерөнхийдөө графикын дагуу явагдаж байна уу? Ямархуу байдалтай байна вэ? За дээрэс нэмээд эдийн засгийн хөгжлийн яамнаас хүн байгаа лөө. Эдийн засгийн хөгжлийн яам ч уг нь засгийн газрын тухай хуулиараа хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого төлөвлөлт хариуцах ёстой. Би бол энэнийг зүгээр гадаадын зээл тусламжийн төсөл хөтөлбөр гэж бол бодохгүй байгаа. Энэ ийм том зээлгийн төсөл юм чинь энэ бол хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого төлөвлөлттэй явж байгаа гэд сангийн сайд маань энд их үүсвэр дамжуулах шуумын аль нь чухал вэ гэдэг асуудлыг уг нь яриад суух биш. Эдийн засгийн хөгжлийн яам энүүний нөгөө талд нь ийм эрэлт үүсгэж байгаа, ийм ачаал байгаад байгаа, энд ийм их үүсвэр байгаад байгаа гэд энэ хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого төлөвлөлтийг эдийн засгийн хөгжлийн яам нь энэ тайлбарлаад суух ёстой байсан юм биш үү? Тэр нь хаачаа вэ? За дээрэс нь эрчим хүчний одоо салбарын ер нь манай эрчим хүчний яамныхан маань цаашдаа ер нь таа бүхэн маань асуудлуудаа одоо яг юу гэж харж байгаа юм бэ? Эдийн засгийн байнгын орон дээр энэ асуудлуудыг бас нэлээдгүй ярьж ирсэн юм а. Би одоо сайн санахад 50 бэх сайдыг байхад л орж ирээл асуудал танилцуулж яхад эрчим хүчний яам орж ирээ зүгээр зовлонгоо ярих биш яг асуудал шийдлүүдээ ярьж болтгүй юм уу? Хууль нь юу болохгүй байгаа юм бэ? Хөрөнгө оруулалт нь юу дутаад байгаа юм бэ? Одоо эсвэл сангийн яам ингэж өгөхгүй байгаа юм уу? Улс төр эсвэл одоо улсын хурал хуулийн чинь баталж өгөхгүй байгаа юм уу? Ямар асуудал байгаад байгаа юм бэ гэдгийг олон жилийн өмнөөс улсын хурал сууж байгаа олон улс төрчид уг нь асууж ирсэн. Бид нар бүгдээрээ эрчим хүчний инженерүүд биш ч гэсэндээ ямар ч байсан их усүр дутагдаад байна. Танаа дамжуулах шугам сүлжээнүүд ч муудаад байна гэдгийг бол бид нар бүгдээр мэдж байгаа шүү дээ. Улс орон даяар мэдж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг удаа дараа яриад байхад ингээд нэг улс төлжүүлээд байна. Манай салбар руу дайраад байна. Бид нар салбараа хамгаалах ёстой. Эцсүүлд нь бүр инженер биш юм байж юу яриад байгаа юм ч гэж шиг баг ийм байдлаар хандсаар агаад танаа салбар ийм болчлаа шүү. Миний мэдгээр 2012-3 онд би танаа салбарынхантай хувийн хвшилт одоо ажиллаж байхдаа холбогдож ажилладаг гэсэн. Тэгэхэд олон улсын инженер техникийн ажилчид энэ салбар айл хэдийн ачааллаасаа давчлаа. Та нар их усүр ботхгүй мүү? Энэ шугам сүлжээ хамаг юмнууд нь хуучирчлаа гэж ярьж исэн юм а. Тэгэд ингээ явсаар агаад өнөөдөр Монгол улсын бухимдсан сэдв болоод эцсүүлд нь за хариулт Индрийн микрофон. За болгонтой гишүүний асуултанд хариулъя. Эрчим хүчний салбарын тулгамж байгаа асуудлын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайдаар ахлуулсан. За эрчим хүчний сайд, сангийн сайд, засгийн газрын хэрэглэхийн газрын дараагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаад авч хэрэгжүүлэх ингээд дунд богино урт хугацаанд авч хэрэгжүүлэх нэн тулгамдсан асуудлуудаа эренблээд ингээд засгийн газрын 2026 оны 3 сарын 11-ний өдрийн уралдаан, за мөн 3 сарын 18-ны өдрийн уралдаанаар ингээд хэлэлцүүлсэн. За энэ талаар бол тодорхой шийдлүүдээ одоо засгийн газраас их хурл танилцуулах баха. За энд хөндөгдөж байгаа бүх асуудлууд бол тэнд бас дурдгдсан. Тэгээд богино дунд урт хугацаанд ямар бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх үү? За хууль болоод томоохон төслүүд хэрэгжүүлэх, үн тарифын бодлогыг яаж өөрчлөх, за салбарт засаглал ил тод байдлыг яаж сайжруулах гэдэг энэ чиглэлээр бол тодорхой багц асуудлууд танилцуулагдсан байна. Тэгэхээр тэрийг бол бас засгийн газраас мэдээлэл удахгүй бас их хурл танилцуулах баха. За нэмж хариулъя. Индрийн микрофон. Өөрийгөө танилцуулаад. Сангийн яам санхүүгийн бодлогын газрын дарга тулгаа болгонтой гишүүний асуултанд хариулъя. Эрчим хүчний салбарт нийт 10 төслийн хүрээнд 2.7 их 80 төгрөгийн одоо зээлийн амлалтын дүн байгаа. За одоо үүнээс ашиглаагүй үлдэгдэл нь 1.7 их 80 төгрөг байна. За үүнээс яг дамжуулан зээлийн гэрээ байгуулсан үлдэгдэл нь 1.3 их 80 төгрөг байгаа.
Дамжуулан зээлийн иргэн төлөлт бол үндсэн төлбөрийн иргэн төлөлт бол одоо 25 оны жилийн эцсийн байдлаар 155.7 тэрбум, хүүгийн төлбөр 69.9 тэрбум, нийтдээ 225 тэрбум төгрөгийн иргэн төлөлт хийгдсэн байна. За хугацаа хэтэрсэн үндсэн болон хүүгийн төлбөр бас бол байгаа. За хугацаа хэтэрсэн дээр бол үндсэн дээр 189 тэрбум төгрөг, хүү дээр 85.6 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн юм олго байна. 10 орчим байна. За болгонтой гишүүн тодорхойлсон. За түрүүн бас уг нь манай мантаа гишүүний асуултын гол зорилго нь нэг тийм баг шиг байсан. Иргэн төлөлт хийхдэггүй л яах вэ? Та төрийн эмчилгээ компани дамжуулан зээлийг хийж байгаа юм шүү дээ. Төрийн эмчилгээ компани дараа нь энэ олон улсын төслөө иргэн төлөхийг хариуцах юм байна. За ийм төсөлбөрүүд бид нар бас өмнө нэлээд үү хийжсэн. Орон нутаг гэсэн зарим нь хариуцчихсэн. Тэгээ орон нутаг бас иргэн төлж чаддгүй. За заримдаа салбарын сайдны солигдохоор өмнөх сайдын авсан юм надад хамаагүй гэж үздэг. Засаг дарган солигдохоор өмнөх ардын намын ардсан намын тавьсан зээл надад хамаагүй гэж хүртэл ярьж байгааг би ч гэсэн өөрөө зөндөө сонсч байсан. Тийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? Тэр төрийн эмчилгээ компани даргын солиод ингээд асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Тэгэхээр тийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? Төлөгдөж байгаагаас илүү их иргэн төлөлт нь цаг хугацаанд хийгдэхгүй байгаа асуудал байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр яг энэ нь иргэн төлөлтийг татвар төлөгчдийн нуруунд дээр тавихгүй энэ бол эдийн засгийн үр өгөөжлөд төсөл учраас та хөгнөл иргэн төлөлт боломжтой гэж үзэж байгаа юм байна. Энэ үнийг яаж одоо сахиулах вэ гэж л асууад байгаа. За хариулт. Эндрийн микрофон. За сангийн ам тулгаа гишүүний асуултанд тэмэл тайлбар өгье. Дамжуулан зээлийн төлбөр дээр болгонтой гишүүний ярьсан шиг орон нутгт дээр бас энэ хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл бол маш их хуримтлагтаад байсан. За тэгээ сангийн амнаас 21 оноос хойш шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлээд орон нутгт дээр байсан 400 гаруй тэрбумын хугацаа хэтэрсэн зээлийг бүрэн барагдуулсан. Одоо ингээ 24 оны жилийн эцсийн байдлаар ерөнхийдөө орон нутгт дээр хугацаа хэтэрсэн үндсэн төлбөр бол бараг бүрэн барагдсан гэж хэлж болно. Хүүгийн төлбөр дээр бол тодорхой хэмжээний үлдэгдэлтэй байгаа. Эрчим хүчний салбарын дээр тарифын өөрчлөлт гарснаас хойш сүүлийн 2 жил дээр иргэн төлөлт бол эрчимдсэн. За одоо ингээд энэ 189 гэдэг нь болохоор одоо 25 оны байдлаар ерөнхийдөө иргэн төлөлт сайжраад 189 болсон байгаа. За тэгээд энэ тарифын зохицуултын хүрээнд бол бид одоо эрчим хүчний яам дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар бол ерөнхийдөө cash flow analysis хийхэд бол бүрэн төлөх боломжтой ийм тооцоо гарсан байна. За нэмж хариул эндрийн микрофон. Тодорхой хариул. За дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар бол энэ төслийн EIRR нь бол одоо EIRR буюу эдийн засгийн үр өгөөж нь бол 18% таа гарсан байгаа. За хүү нь бол одоо 5 орчим хувьтай. За тэгээ энэ дээр нэмээд байгаль орчны нөлөөллийн импактыг энэ EIRR дээр нь оруулах дээр ерөнхийдөө төсөл 35% таа ингээд маш сайн эдийн засгийн үр ашигтай төсөл гэсэн ийм агуулгын зээлийг авч байгаа юм аа. За улсын